Биднийхтэй яг адилхан. Тэд 1-р зуунд амьдарч байсан. Бид 21-р зуунд амьдарч байна. Энэ олон зуунууд солигдсон ч хүн гэдэг хүн хэмээрэл байдаг юм шиг байна. Тэдний амьдрал тохиолдсон зүйлс биднийхтэй ер нь л адил зүйл. Эдгээр тэдэнд гар утас байхгүй, машин байхгүй ч гэсэн. Магадгүй ярихт нь микрофон гарт нь байдаггүй ч гэсэн. Тэдний амьдралдаа сурсан, хайсан, сургамж, олсон, авсан аврал нь биднийхтэй бас л адилхан. Энэ түүх цаашаа үргэлжлэхээс өмнө би нэр бас нэг юм мартсан байна уучлаарай. Энэ дууны ном байна. Дууны ном байвал. За ингээд эхний хүн бол Матай 27 дугаар бүлэг дээр. Тэгээ энэ хүнийг улам тодруулж харах ч байна. Матай 27 дугаар бүлгийн 32 дугаар эшлэл дээр. За утсан дээрээсээ Библи дээрээсээ гаргасан юм байна уу? Матай 27 32 дугаар эшлэл. 27 дугаар бүлэг дээр ямар үйл явдал болж байгаа вэ? Матай ном ер нь яах гэж байна? Матай ном маань ер нь надтай хамт хүн байна уу? Матай ном маань ер нь яах гэж байна? 27 дугаар бүлэг гэдэг маань. 28 бүлэгтэй юм чинь дуусгах гэж байна, төгсөх гэж байна те. Энэ нэг хүн гарч ирж байна гэсэн үг. За 28 дугаар бүлэг гэдэг дуусгах төгсөж байгаа юм чинь тэнд ямар үйл явдал болж байгаа вэ гэхээр Есүсийг цовдлдог үйл явдал болох гэж байна тийм ээ. За тэгээд 32 дугаар ишлэлээс унших бол бидний нэлээд танил зүйл байгаа. Хамгийн ихний үг нь юу гэж байна? За дараагийн үг нь. За дараагийн үг. За тэрнээс хойш би явъя. Карины Симон гэгчтэй таарлаж түүнийг алавдаж Есүсийн загалмайг түүнд өөрөвлөв. Тэн зүйл байна уу? За хаанхын гэж байна уу? За Курины хин гэж байна уу? Эрэгтэй үү, эмэгтэй үү? За энэ хүнтэй бүгдээрээ танилцъя. Ямар ч байсан бид нэр хэд хэдэн факт мэдлээ. Энэ хүн бол Курин гэдэг газар юм байна. За Курин гэдэг маань одоо ямар газар юм болоо, юу юм болоо? Аль төвд байдаг юм болоо? За мэдээж яг одоо 200 зууны өмнөх улс төрийн зохион байгуулалтыг бид нар одоогоор мэдэхгүй өнөөгийнхтэйгээ жишүүл аль юм болоо гэж тийм ээ. Курин гэдэг бол өнөөдрийн Ливи улс юм байна, Хойд Африк. Хойд Африк. Тэгээд энэ хүний талаар өшөө жоохон медиа гэд хүсэх юм бол энэ хүн одоо гэрэлсэн хүн юм болов уу, гэрлээгүй хүн юм болов уу, тийм ээ? Ямар ажилтай юм бол гэд хайгаад үзье гэх юм бол Матай биш Марк номын 15-ын 21. За Марк 15:21 юу гэж байна? Өдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан. За өдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан чааш нь Александр Руф хоёрын эцэг Курины Симон Есүсийн загалмайг үүрүүлэхийг тэдэнд даалгав. Есүсийн загалмайг үүрүүлэхийг албадваа гэсэн. За Симоны талаар өшөө бид нар юу мэдэж байгаа вэ? Гэрэлсэн болов уу? За гэрэлсэн л байж таараа юм шиг байна. Хоёр хүүхэдтэй. Тийм ээ? Хоёр хүүхдийн ер нь бол хүмүүс их сайн мэддэг юм шиг байна. Тийм учраас ягаа нөгөө Немкагийн аав, Букагийн хүүхэд тэгээд ингээд тодруулж ярьдаг шиг тийм ээ? Ягаа нөгөө Александр Руф хоёрын аав гэсэн. За хүүхдүүд нь ер нь бол итгэгч хүн болол та. Тийм ээ? Аав нь бол итгэгч биш байх. Яагаад гэвэл таньдаггүй хүнийг тодруулж хэлж өгч байгаа учраас тийм ээ? Өөр юу мэдсэн бэ гэхээр хөдөөнийх гэж байгаа. Энэ хөдөөнийх гэдгийг нь хараад байх юм бол ер нь бол нэг газар тариалангийн ажил эрхэлдэг. Курин гэдэг маань Африкийн улс. Тэгэхээр одоо бүгдээр баахан фактууд цуглуулсан одоо холбож үзэх гэж байна тийм үү? Африкийн улсын хүн Есүс хаан цуглагдлаа? Галгаарта. Иерусалимд тийм үү? Яа вэстэ төрөлш сая. За Иерусалимд Африкийн хүмүүс юу хийж байгаа юм болоо? Магадгүй тэр газар тариалан эрхэлдэг гэр бүлийн бизнестэй. Тэнд тариалчаад наашаа зөөгөөд хөрхөө мөнгө хийдэг. Боломжийн хүүхдүүдээ гэр бүлийн бизнесээ өргөжүүлээд хүүхдүүдээ Иерусалимд суулгацсан өөрөө Коринд аж ахуй ажиллаа амжилтдаг.
Тарилаа ургууллаа, хураалаа, зөөлөө, аваачлаа, зарлаа, хоослоо, мөнгөө толлоо, буцаад явлаа ингээд иймэрдүү бизнестэй байсан. Тэгээ энэ удаа ялангуяа энэ удаа Иерусалим руу өөрөө бүр очих шаардлага гарсан. Яагаад тэгэхээр хоёр хүүхдэн захаа бичихтэй удахгүй юм баяр болох гэж байна. Тэгээд тэн дээрээс нэмээд би танд нэг сайхан баяртай мэдээ дуулгахад аваа. Тэр Есүс гэж хүнийг таньдаг болоод тэр хүнийг бүр дагдаг болоод хамтдаа яваа шүү. Аав нь бодсон байх арайчтай миний хүүхдүүд. Би хүүхдүүдэд арайч ингэхээр өсгөөгүй дээ. Миний насаараа хөдөлмөрлөж, нүүд сууж, газар орон олж, худалдаж, наймаалж, тохиролцож, алдаж, онж явж иж бүтээсэн бизнес юм маань хүүхдүүд маань одоо өвлөх цаг боллоо. Гэтэл тэр хоёр маань хин нэг шашны удирдагчийг дагаад тэрэндээ хөрцөн явж идэг. Би очноо. Очиж учрыг нь олноо. Иерусалимд өрөөд ирлээ. Хүрээд ирлээ. Нөгөө Есүсийг хайгаад явлаа. Яг энэ үе бол баяр үеэс учраас олон хүн Иерусалимд байсан. Олон хүн. Тэр олон дундаас яаж олон доо? Хүн болгон нэг юм руу шуураад ирсэн. Юу болов? Юу болов? Хүн болгон шуураад ирэхээр бүгд гайхах шүү дээ. Очоод сонирхлоо. Сургийн дууллаа. Нөгөө Есүс гэж. Нөгөө хүүхдүүдийг дагуулад яваад байгаа хүн гэж байна. Төсөөлж байсан. Аних айхтар сүртэй томоор төсөөлөөгүй. Гэхдээ арайч цэргүүдэд туугдсан. Зодуулч нүдүүлсэн. Модон загалмаа чадан ядан үүрцэн яваа гэж төсөөлөөгүй. Хараад гайхсан, алмаарсан. Тэгээ Библи энэ хүнийг хэлэхдээ энэ хүний тухай ингэж дурдахдаа нэг үгийг давтан хэлээд байна. Түүнд Есүсийн загалмайг хүчээр үүрүүлсэн, албадан үүрүүлсэн гэж. Загалмайг хүчээр үүрсэн. Загалмай бол хүсвэжтэй юм биш. Загалмай бол зовлон. Загалмай бол үхэл. Загалмай бол өвчин. Загалмай бол асуудал. Загалмай бол бэрх зүйл. Хинч хүсдэггүй. Харин түүнд өөрөөлөхийн тулд хүчилсэн гэж. Хэр хүнд байсныг би мэдэхгүй. Гэхдээ ямар ч хэлсэн Есүс дийлээгүй. Дийлж чадахгүй болсон гэсэн. Симон уурсан, хүнд байсан ба. Түүний дээрээс нь дарж байсан ба. Тэр хүсээгүй зүйлээс учраас бүр хэцүү байсан ба. Түүний мөрийг холгосон ба. Би юугаа сонирхож явсан юм болооч гэж бодсон байж магадгүй, мэдэхгүй. Би Симоныг харахтаа Симоны түүхийг сонсохдоо яаж юм нэг л танил сонсогдоод. Яагаад гэвэл би олон хүсээгүй зовлонгоо үүрч яваа хүмүүсийг хардаг учраас. Яагаад гэвэл би олон зовлон яаж хийж байгаа үүрээ энэ хаа хүрэх юм бол тэнд нь авчиад хайчих юмсан гэж яваа хүмүүсийг хардаг учраас Симоныг л танил юм шиг харагдаад. Энэ хүнийг л танил юм шиг харагдаад байгаа. Яагаад гэвэл олон эцэг эхчүүд хүүхдүүддээ санаа зовж байгаа. Тэдэнд насан туршдаа хөдөлмөрсөн, ухаанаа уралдуулсан, чадлаа шавсан бүхнээ өгж явах нь хүүхдүүд маань юу хийж яваа болоо гэж хойноос нь занаа зовж байгаа. Симоныг л танил санагдаад байна. Тэгээ Симон энэ хүсээгүй загалмайг үүрч явахт ямар байсан юм бол тэр яагаад үүрээд яваад байсан бэ? Түүнд үүрч явах тэр тэнхээ яагаад олдоод байсан юм бол олон юм төрж байна. Гэтэ тэр загалмайг үүрэхдээ нэг зүйлийг анзаарсан байна. Тэр загалмайг үүрэхдээ зүгээр үүрээ дуртай зүгтээ яваагүй. Харин Есүсийг дагаж үрж явсан. Есүсийн замлсан замлаар нь алхаж явсан. Хойноос нь тугдж явсан. Зовлон хүсээгүй зовлонгоо үүрж яваа олон хүмүүс хандаад хэлэхэд
Хэрвээ та загалмаа уурч байгаа бол хүсээгүй зовлон таны нуруунд дээр байгаа бол та нэг газар авчид хайчмаар санагдаж байгаа бол хамаагүй бити түүнийгээ уурч байгаа. Харин Есүсийг дагаад өөрөд явж. Загалмаа уурж байгаа, зовлон эдэлж байгаа олон хүмүүсийн төгөлд бид хуваалцаж болно. Магадгүй нэг хүнийх илүү содон байх. Йосеф Скравин гэж юм. Энэ үнийг бид нэр тань яагаад гэвэл түүний эдэлсэн зовлон гин. Тэр эдэлсэн зовлонгоос болж бидэнд үлдээсэн зүйлийг нь бид нэр мэддэг учраас тэр. Йосеф Скравин Ирландд төрсөн. Эгэлжээрээ айлд төрсэн залуу. Өсөд том болсон. Дөнгөж 20 хүрсэн. Анхны хайртайгаа учирсан. Гэрлэхээр шийдсэн. Сүү тавьсан. Тэгээ хормын өдөр төхөж байсан. Хараа ямар гоё вэ? Өдөр болгон дардан замаар алхаж байгаа юм шиг. Алхам бүрдэн цэцэг дэлбэлж байгаа юм шиг гоё байсан. Хормын өдөр маш их төгсөн. Хэдхэн хоног дутуу байсан. Сүү тавьсан бүсгүн нууранд шилхээр явсан. Харамсалтай нь буцаж ирэв. Харамсалтай нь тэр бүсгүй нууранд сэлж чадаагүй гэсэн. Йосефийн зүрх сэтгэл эвдэрсэн, өвчлсөн, дахиж хизээч сэрэхгүй болсон. Йосеф итгэвч болсон. Гэхдээ тэр өвдөл, тэр зовлон өөрчлөгдөөгүй учраас тэр газараа байж чадахгүй гэдгийг ойлгосон. Тийм учраас Ирландаас, Англиас Канада руу явсан. Канадад очиод модны бизнест оролцсон. Хүмүүст мод түлээд бэлдэж өгдөг. Тэгээ тэр итгэвч хүн болсон. Тэгээ итгэвч хүн болохдоо бүр нэг итгэсэн шиг итгэж шийдсэн. Тийм учраас Матай номын 5-аас 7 дугаар бүлэг дээр бүх заалтыг үг үсэггүй, ямар ч шалтгаггүйгээр биелүүлж эхэлсэн. Юу гэсэн үг вэ гэхээр нэг хацраж алдах юм бол нөгөө хацраа. Дээлж авъя гэвэл цамцаач гэсэн үг чи. Чамайг нэг юм хүчээр хэлхий гэвэл чи хоёр юмыг биелүүлээд өгч. Бүгдийг хийсэн. Хүн болгон түүнийг хүндэлж хийсэн. Тэр хинээс ч хөлс аваагүй. Ялангуяа ядуу зүдүү хүмүүст түлээ модын хөрөөдөд хаглаа зөөгөөд бэлдээд авчирч өгдөг гэсэн. Тэр нэр хүнтэй байсан. Нэг их мөнгө хийгээгүй. Гэхдээ тэр нэр хүнтэй байсан. Тэрний зүрх сэтгэлийн шарах нь идэрхгүй байх гэж бодож байсан. 10 жилийн дараа дахин нэг бүсгүйтэй очирсан. Харуу арай л өнгөтэй болсон. Арай гоё болсон. 31-нд настай залуу. Сүү тавьсан. Түүний амьдрал дахь 3 дахь эмэгтэй. Хамгийн ихний эмэгтэй нь ээж нь туйлын хайртай. 2 дахь эмэгтэй нь нууранд алдагдсан. Хормоо хийхийн өмнөх 1 хоногийн өмнө хаа би одоо орчиж. Ингээ 3 дахь эмэгтэй. Тэр хоёр гэрлэхээр шийдсэн. Сүү тавьсан. Шин төвд, шин амьдралаар зорж ирсэн, шин дурлалтай очирсан. Гоё байсан. Халдвар төвчин гарсан. Сүү тавьсан бүсгүн өвдсөн. Түүнийг аврахын төлөө бүхнээ зориулсан. Өвчнийг ялан дийлээ гэж тэр зовлон туулъя гэж шийдсэн. Хорон болохоос мөн л хэдхэн өдрөө өмнө сүү бүсгүйгээ өвчнөр алдсан. Яагаад хүсээгүй зүйл миний нуруунд дээр ирээд байгаа юм бэ? Яагаад? Тэгээ загтал ирсэн. Түүн загтал ирсэн. Гэрээс нь загтал ирсэн. Ээжээс. Ээжийнх нь би муу байна гэж ирсэн. Чи болвол хурж ирж уулзаач. Би удаан тэсэхгүй нэ гэж. Йосефт явах зардал байгаагүй. Сэтгэлэнд байсан ч. Тэр юу хийхээ мэдээгүй, яахаа мэдээгүй. Мод руу гүйж ороод тэгээ буцаж ирээд ээжтэй захаа бичсэн. Ээжтэй захаа бичихдээ бас юу бичихээ мэдээгүй. Харин тэр нэг ийм үгийг бичсэн ба.
Бидний нүглийг үүрэгч Есүс ямар сайн найз вэ? Бүхэл гуйлтаа Бурханд өргөх ямар онцгой завшаа бэ? Бүхэл зүйлээ эзэн даатхан залбиран гуйхгүй болохоор бэрх хэцүү дарамт зовлон бид нар дэмий үүрэх юм аа. Уруу татлага ямар ч зовлон байхгүй хүн хинбэ? Урам хугарч бүх шантраараа эзэнд гуйлтаа өргөөрэй. Гуниг зовлонг минь хуваалцах түүн шиг үнэнч найз олдох уу? Есүс бидний дорой мэднэ. Эзэнд гуйлтаа өргөөрэй. Мөхөс дорой бид нар яагаад дарамт зовлон үүрнэ вэ? Аврагч Есүс найдварын цайз эзэнд гуйлтаа өргөөрэй. Найз чинь таны гомдоо бол та эзэнд гуйлтаа өргөөрэй. Эзэн таныг хамгаалах тул та жинхэнэ тайвширлыг олно. Зовлон түнд ээждээ хэлэх үг олдоогүй тэрээр битсэн шүлгээл явуулсан. Симон, Йосеф бидний дунд байгаа олон хүмүүс хүсээгүй зовлон үүрч байгаа. Хүсээгүй загалмаагаа үүрч байгаа. Гэхдээ Симон тэр загалмааг үүрч явахдаа Есүсийн араас алдаж явсан. Тийм учраас түүний түүхийг бид өнөөдөр харж байна. Есүстэй уулзсан дараагийн хүн. Есүстэй уулзсан дараагийн хүн бол өнөөдөр бидний түүх дандаа энэ толгодыг тойрох бол сая бид нар энэ толгод руу яваа замыг нь харлаа. Одоо энэ толгод дээр хурж ирж байна, хүрээд ирчлээ. Энэ толгод дээр та юу харж байна? Гурван загалмай. Бид бүгдээрээ мэдж байгаа голд нь Есүс байна. Энэ хүн тэр өдөр нар мандахад Есүсийн хажууд байсан хүн. Есүстэй цуг хамт цовдлогдно гэж бодоогүй байна. Тэр залуу тэгж төлөвлөөгүй байна. Хамгийн их ичгэр, хамгийн их нүүр хийх газаргүй болсон тэр цаг мөчтөө Бурхантай уулзрна гэж зүудлээгүй. Би загалмай дээр цовдлогдсон. Есүсээс өршөөл асуусан тэр залууг ярьж байна. Луг 23-ын 39-с 43. За тэгээд ялангуяа тэр залуугийн хэлсэн үгийг уншия 42 гэнэ. 42 дээр нь юу гэж байна? Есүс та өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэж энэ залуу хэлсэн. Есүс энэ залууд юу гэж хэлсэн бэлээ? Өнөөдөр би чамд хэлье. Чи дэвэж надтай хамт байх болно гэж. За энэ залуутай жоохон танилцсан. Энэ залуу хэн бэ? Ямар үндэстэй хүн бэ? Энэ залуу бол яхахгүй юудай хүн байсан байх гэж бодоод байна. Яагаад гэвэл тэрээр загалмай дээр байгаа учраас. Тэрээр юудай хүн гэдгээрээ тэрээр Аз хүн гэсэн. Загалмай дээр хизээч Ромын хүн цовдлогддог. Ром хүнд тийм ичгүртэй тулах. Ром хүн тийм шившиг болох зүйл тохиолдож болохгүй байсан. Тэгэхээр энэ бол юу вэ? Өөр бид энэ залуугийн талаар юу мэдэх вэ? За энэ ер нь бол залуу хүн юм шиг байна. Бүгдээрээ л залуу гэдэг байгаа бодоход бүгдээрээ л ийм олон байранд байх чи би одоо хөвшин хүн гээ үрэлтэй биш. Залуу хүн байсан байна. Өөр бид энэ залуугийн талаар юу мэдэх вэ гэхлээр энэ залуугийн тухай юу мэдэх вэ гэхлээр манай нэг ардын дуун дээр байдаг шүү дээ. 5 үг нь танигдаад байна гэж. Хүнтэй танилцахад нэг олон юм хэрэггүй юм шиг байна тийм. Тэр хүн юу гэж хэлж чинь тэр л өөрийнх нь танилцуулна. Гүзээ. Энэ залуу юу гэж хэлсэн бэ гэхлээр чи адилхан ярд унсан атлаа. Бурханаас айхгүй байна уу? Бид үйлцэн хэрэгийнхээ төлөө зохин хариуг нь авсан. Харин энэ хүн бол ямар ч буруу үйлдэггүй юм шүү. Гэт тэрээр Есүст өдөр унши. Есүсээ та өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай. Энэ залуу нэг л таныг санагдаад байна. Нэг л таньдаг хүн шиг. Яагаад гэвэл энэ залуу миний мэддэг бүх юмыг мэдээд байгаа. Яг л манай сүмийн залуу шиг. Тэр буруу зүгийг ялгаж мэддэг. Тэр бурхан байгааг бас мэддэг. Тэр бурхан байгааг мэдээ. Бурхан хаанчлалаа байгуулна гэдгийг мэддэг. Тэр бурхан буцаж ирнэ гэдгийг мэддэг адвентист. Магадгүй тэр шабатыг сахдаг байсан баг. Юда хүн юм чинь. Нэг л танил байгаа даа. Нэг л танил. Гэхдээ тэр одоо загалмаа дээр
Түүний толгойд байдаг мэдлэг. Түүний энэ хоёр чихээрээ сонссон тэр бүхэн ягаад ч юм гарт нь хэрэгжээг учраас түүний гар нь одоо модон татаастаа тэрнээс өөр зүйлийг хийж чадахгүй болсон. Энэ залуу нэг л танил. Яг л бидэнтэй адилхан, надтай адилхан бүхнийг мэддэг. Надтай адилхан итгэлтэй байсан. Юу түүний гарыг модон дээр хатчих юм бэ? Бидэнд юу мэддэг маань, юу итгэдэг маань. Бидний энэ гараар үйлдэхгүй бол бидний гар эргээд бидний хөдлөх газаргүй нам хатчих үү. Энэ залуу нэг л танил. Гурав дахь хүн бидний толгойг л тойроод яваад байна. Энэ толгойг тойроо. Энд олон хүмүүс Есүсийг харсан. Олон хүмүүс Есүсийн тухай элдвийн юм хэлсэн. Зарим нь хараасан, зарим нь өрөвдсөн, зарим нь уйлсан, зарим нь хашгирсан, зарим нь чулуу шидсэн, зарим нь байцааны хар авчиж шийдсэн. Зарим нь болиочтэй, хангалттай штэ ч гэсэн. Бид нар бүгднийг ярьж чадахгүй, гурвыг л онцолж байгаа. Бид нар Симон эцэг хүн. Хувийн бизнестэй. Хүч чадлаа шавхаж яваач хүсээгүй зовлон үүрч яваа хүнийг харсан. Бид нар залуу хүн загалмайд цовдлогдсон. Тэр залуу одоо танилцсан. Тэгвэл гурав дахь нь хэм бэ? Бид нар гурав хүнийг харах чаа. Гурав дахь хүний төвийг дахиад Лук намын 23:47-аас унших чинь. Гурав дахь хүн Есүстэй тэр өдөр уулзаад юу гэж хэлсэн юм бэ? Энэ үнтэй танилцсан. Энэ хүн хаанхын хүн байсан бэ? Аль твээс гаралтай юм бол? Европ баг тийм. Ромын эзэнт гүрний айрны зуутын дарга ёсолмоор юм байна. Өмнө очиод номхон зогсчмаар. Энэ хүн тоогдмор. Эр хүн шиг эр хүн байсан баг. Тэр олон тулаанд орсон. Тэр зориг гэж юу байдгийг мэддэг. Дайн гэж юу байдгийг мэддэг. Тэр тулаан гэж юу байдгийг мэддэг. Цэрэг хүн гэдэг бол суу зал гэдэг. Суу зал гэдэг бол ухаан. Тэр ухаантай хүн байсан. Тэний хүнээр дарга хийхгүй шүү дээ. Олон жил дайнаас. Магадгүй энэ өдөр тэр тушаал авсан. Энэ өдөр тэр тушаал авахдаа чи өнөөдөр хүн загалмаа цовдлоход чи бүх зохицуулалтыг хийнэ. Чи тэнд бослог гаргаж болохгүй. Бүгднийг дарах ёстой. Чи тэнд эмх замбраагүй байдал үүсгэж болохгүй. Бүгднийг зохицуулах ёстой. Чиний сүр хүч, чиний арга ухаан, чиний удирдлага доор Иерусалим хот тэр аяар хөдлөх гэж байна. Энэ хүн дээр бүгд ачааллыг дааж чадсан. Энэ хүн албандаа аваа цэрэг хүн. Энэ хүн байгаа учраас тэр өдөр Иерусалим бослог гараагүй. Энэ хүн байгаа учраас тэр өдөр ямар ч замбраагүй зүйл болов. Энэ хүн байгаа учраас Есүсийн олон шавнараас хинт мис барьж ирээ босч ирээгүй. Яагаад гэвэл тэр аимшигтай ир хүн байсан. Хотгоороод хүний чихийг хүртэл чавчаад хайж чаддаг. Зориг тэнхээтэй Есүсийн дагалдагч нар хүртэл бослог гаргаад багшаагаас сууллаа. Зориг нь мохсон. Яагаад гэвэл зуутын дарга байсан учраас. Тэр эр хүн шиг эр хүн. Тэр ухаантай эр хүн. Тэр хүч чадалтай эр хүн. Тэр айдаггүй эр хүн. Ромын зэргүүдийн тухай түүхээс олон юм уншиж болдог. Аимшигтай зүйлсийг уншиж болдог. Тэр бүгдийг энэ дарга үзсэн л баг. Ромын зэргүүдийн хамгийн аимшигтай зүйлийг сэтгэлээс яаж гардггүй зүйлийг тэр бүгд харсан. Түүний сэтгэл тэр бүгдийг хараад ёс журмынхаа дагуу зогсож чаддаг болсон. Мөс шиг хатуу болсон. Тэр болох ёстой юм болж байна даа гэж бүхнийг харж чаддаг болсон. Ромын зэргүүд гарынхаа
хүчийг сэлмнийхээ хурцыг шалгахын тулд дайсныхаа хүмүүсийг дээш нь сэлмэн дээрээ тогтоож авдаг гэсэн. Хин хэдийг зоогоод хөдлөхгүй зогсож чадах вэ гэдэг уралдаан зохиодог гэсэн. Дарга тэрийг хараад олонт сангирдахгүй байсан гэж магадгүй. Бид нар тийм их хүн юу гэж дуалцсныг уншиж байна. Бид нар тийм их хүн Есүсийн дэргэд Есүстэй уулзаад юу гэж хэлснийг харж байна. Тэр юу гэж хэлсэн бэ? Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байж байна. Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байж байна. Тэр гимтний гисгэх хатуу цэрлийг өөрөө мэддэг байсан зэрэг. Тэгэд Есүсийн тэр хоёр загалмай дээр цогцолцсон хоёр хүнтэй. Есүсийн тэр загалмай дээр дуу алдан ойрлсон тэр дууг сонсоод Есүсийн Бурханд хандан залбир энэ хүмүүс юу хийж байгаагаа мэдэхгүй байна тэднийг уучлаач гэсэн залбирлыг сонсоод энэ бүх байвал явдлыг өөрөө удирдан зохион байгуулад энэ хүн эцэст нь юу гэж хэлж байна? Тэрийг ингэв гэж. Энэ үгийг тэр зүгээр л нэг кино үзчихэд сэтгэлдээ хэлж байгаа юм шиг. Хаамаагүй комент чулуудаад явдаг хүн шиг. Хэлээгүй. Яагаад гэвэл энэ бол цэрэг хүн. 100-ын дарга хүн. Хэлвэл хэлсэн үг нь биелдэг хүн. Үг гэдэг бол тушаал гэдгийг мэддэг хүн. Энэ хүн яагаад ч юм надад тань санагдаад байна. Энэ хүн яагаад ч миний мэддэг хүнтэй адилхан байгаад. Яагаад гэвэл олон удаа бид зөвхөн албал гүйцэтгэж явдаг. Олон удаа бид зөвхөн энд номлож, энд дуулж, энд хурж ирэх маань зөвхөн хийдэг алба үйлдсэн үйлдэл маань л байдаг. Энэ хүн яагаад ч тань санагдаад байна. Яагаад гэвэл хийх ёстой бол хийцэн бол гүйцээ гэж бодоход. Бид нар яг л цэрэг хүн шиг болж байна. Бидний зүрх сэтгэл бидний энэ дотор юм хөдлөхгүй байна гэдэг бидэнд хамаагүй. Хийдгээл хийцэн бол би үүргээ гүйцэтгсэн гэж бодож байна. Тийм учраас энэ хүн надад тань санагдав. Нэг л таньдаг. Нэг л мэддэг. Яг л энэ хүн шиг болох ёстой бол болдгоороо болж байна доо. Ийм болж л байдгийг. Бишгүүдэл харсан, бишгүүдэл дуулсан, бишгүүдэл сонссон. Гэтэ энд нь хизээч юм хүндүрлж байгаа. Энд нь юм хүрхээ болцсон. Зүгээр л хөдөлбөр. Зүгээр л явдаг, хийдэг зуршил. Зүгээр л хашдаг алба. Гэхдээ тэр хүн үнэхээр Есүсийн дэргэд байсан учраас. Гэхдээ энэ танил хүн яг надтай адилхан байгаа учраас энэ хүн надад танил. Тэгээд тэр албаа гүйцэтгсэндээ биш. Харин Есүсийн дэргэд байсан да. Юу гэж хэлсэн бэ гэхээр би гэрчлэх зүйлтэй боллоо гэсэн. Бүдэрэ чүү оба Ааш нэг дарчаач. Өдөр хамтдаа залбирсан. Би энэ өнөөдрийн танилцсан 3 хүн яагаад ч надтай адилхан гэж бодлоо. Би өнөөдрийн танилцсан 3 хүнтэй яагаад ч танил дотн санагдаад. Тиймээс би залбирмаар байна. Би зовлон даах тэнхээний төлөө залбирмаар. Би үсээгүй юм олон юмыг дүүрч байгаа. Гэхдээ би түүнд бухимдаж, гэхдээ би түүнд гомдлож, гэхдээ би түүнийг хайж, гэхдээ би түүгээд замаа бууруулж явахгүй яг Симон шиг Есүсийг дагаад яв. Тийм тэнхээтэй байхын төлөө залбирмаар. Би залбирмаар. Та залбирх. Би зүгийг үлдэх зоригийн төлөө залбирмаар. Би яг тэр залуу шиг эндээ мэдээд байгаа чи энүүгээрээ хийдэггүй. Энэ хоёроо зөндөө сонссон ч дөрвөн өчөөрөө
үйлддэггүй. Зориг дутсан юм уу яасан? Зүвийн төлөө яваагүй гэсэн цагаалмаа дээр хадагдахгүй байх юм л. Зөвхөн төлөө зоригтой болох юм л. Би залбирна. Би харснаа, үзснээ гэрчилж хэлж чаддаг. Дуугүй өнгөрдөггүй. Хэлсэн үг маань хэрэгждэг байхын төлөө залбирмаар. Тэр өдөр энэ 3 хүн алтан титмийг хараагүй, харин өргөс титмийг харсан. Тэр өдөр энэ 3 хүн хаасан тий заларсан нэгнийг хараагүй, харин модон загалмаад цодлогдсон ичгүртэй нэгнийг харсан. Тэр өдөр энэ 3 хүн амгалан тайван баян цатгалан их жаргалтай унгаж яваад Бурхны дүрийг харав. Харин яг өөрсдийнхтэй адилхан. Яг өөрсдийнх нь эдлэх ёстой зүйлийг эдэлсэн. Өөрсдийнх нь сэтгэлд байгаа зүйлийг гаргасан. Эзэнтэй болцсон. Хамтаа залбирцгаая. Эзэс та бидэнтэй учирдагт, та бидэнтэй зологдогт, та биднийг зориод ирсэн баярлалаа. Эзэс бид танаас холдон явсан, бид хичнээн холдон явсан байлаач бид яг таны дэргэд байгаа гэдгээ өнөөдөр санаж байгаадаа баяртай. Бид нар тэр залуу шиг Бурхан намайг орхилоодоо би энэ загалмаа дээр ингээд дууслаа даа гэж бодсон чи та дэргэд минь байдаг. Талархан залбирч. Бид яг Симон шиг бүх хүмүүс хашгиран үзэн ядсан ч таны дэмжлэг, таныг дагах хүсэл зоригоор тэнхээтэй явахын төлөө залбирanгуйж байна. Эзэн минь бид Ромын 100-ын дарга шиг хэдийгээр бидний нэр мөнх хөрөхгүй ч бидний гэрчлэл заавал хэлэгдэх ёстой. Миний гэрчилсэн зүйл байх ёстой гэдгээр хэлсэн үгэндээ эзэн болохын төлөө залбирч байна. Есүсийн нэрээр. Амен.